Сайн байцгаана уу? Гого имэн та бүхэнд за видео ярилцлагын контент хүрэхэд бэлэн болоод байна. За бид та бүхэнд өнөөдөр хамгийн ихнийхээ ярилцлага хүргэх гэж байгаадаа маш их баяртай байна. За мөн бидний ингээд цоо шинээр эхлүүлж байгаа энэхүү видео цуврал контентийг маань бас дэмжиж урилгыг хүлээн аваад ингээд студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр манай студид Улсын хурлын гишүүн Зол Жаргал хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр мэдээж хэрэг Улсын хурлын гишүүн ирсэн учраас бидний одоо ярилцах сэдв бол улс төр байх нэ. За тэгэхээр та асуултуудыг харсан байгаа тий. Тэгэхээр бол одоо энэ хаврын чуулган эхэлснээс хойш бол одоо хамгийн их анхаарал татсан маргаан дагуулсан тий одоо ингээ хоёр талд хуваагдсан байгаа асуудал бол яа харахгүй ерөнхийлөгч хүрэл сүхийн өргөн барьсан Улсын хурлын гишүүнийг эрүүлэн татах тухай хуулийн төсөл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төслийг бол анхнаас нь дэмжээг өгөхшүүдийн нэг нь бол та байгаа тий. Тэгэхээр таны энэ байр суурь хэвээр аваа юу? Хэвээрэл байгаа. Би гишүүнийг эргүүлэн татах хэрэгцээ шаардлага үүсч болно. Татах хэрэгтэй. Ажлаа хийхгүй юм байвал яах вэ? Улсынхаа эсрэг үйл ажиллагаа явуулаад байвал яах вэ? Эсвэл одоо хүн нийгэм хүлээн зөвшөөрөх аргагүй авир гаргаад ёс зүйн хөссөн өсөөгүй нөө эдийн засгийн төрөөс голдуу хамаардаг газар чинь төр дээр юу болж байгааг хүн болгооч анхаарч штэ. Тэгэхээр бас хэлж ирж байгаа дээр хүмүүс анхаарал тавих хэрэгтэй. Тийм тохиолдолд ёс зүй алдаа гаргуул бас ярьж болно. Гэхдээ тэр ажлыг хийх гэж хагаад улс төрийн захиалгаар эвгүй харагдсан гишүүнийг эргүүлэн татдаг процесс явуулчих вэ. Тэр гол болгоомжлол тэр байсан. Яагаад ингэж би бодсон гэхээр Монгол улсын үндсэн хууль дээр улсын хурлын гишүүн гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдвол хоёрт нь одоо үндсэн хууль зөрчиж тангараасаа нийцсэн бол эргүүлэн татах үндсэл болно. Тэгээд эргүүлэн татахтаа одоо энэ үндсэл ороод ирлээ шүү дээ. Тэгэхээр эргүүлэн татахтаа хэд хоногоор хилцэх юм. Тэ одоо 10 хоногийн дотор шийдвэр гаргаж ит юм. Ийм юм байхгүй. Тэгэхээр энэ хоёрыг яаж хилцэх юм, хэд хоногийн дотор хилцэх юм гэдэг процессыг бид нар улсын их хурлын тухай хууль дээр тодорхой болгох хэрэгтэй. Тэгэх юм бол тэр эргүүлэн татах одоо нөхцөл үүсгэсэн этгээдийг тэд хоногийн дотор хилцээд асуудлаа шийдээд эргүүлэн татах. Энэ боломж нь бол байгаа байхгүй юу. Энэ процедурыг тодорхой болгох хэрэгтэй. Өргөн барьсан хууль болохоор энэ процедур тодорхой болох хоос илүүтэйгээр хин нэгний өргөдөл дээр үндэслээд одоо шинэ таар 90-ийн саналаарч үлээ тий. Тэгээд тэрийг нь дид хороо хилэлцээд чуулган дээр орж сан тураагаад эргүүлэн татах боломжийг нээж өгөр байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо нэг юм нүдний шил мемо брэнд гэдэг нэг яриад идэг ч тийм тий. Янз бүрийн хүмүүс ингэж жагсдаг, мэрэгжлийн жагсагчд байдаг. Мэрэгжлийн өргөдөл гаргагч бас гарч ирнэ. Мэрэгжлийн өргөдөл гаргагч нэг нөхөр өргөдөл гаргаад за тэр нөхөр бол ер нь болохгүй байгаамаа. Одоо энэ дандаа одоо юу гэдэг бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг одоо мэдхгүй одоо жишээ нүүрсний худалдаан дээр бол ингээд хоёр улсын найрамдалтай харьцаан дээр саадулж ин ч гэдэг юм. Энэ бол ёс зүй алдаа юм аа. Ёс зүй гэж юу юм? Хин тогтоох юм? Нам бурхан юм уу? Тэгэхээр тэрийг нь одоо нөгөө ёс зүйн дэгээ орооч авч хэлцгэнэ шүү дээ. Нэг дүрм бичнэ гэж. Дүрмийг бол бичиж болно, өөрчилж болно, дүрмийг яаж тайлбарлаж болно. Тэ? За ингээд эргүүлэн татах өргөдөл бичээд эргүүлэн татах. Тэгээд нөгөө дид хорон шийдчих юм бол одоо нөгөө хороод ч нь болохоор бас ингээд нөгөө намуудынхаа одонхыг нь бодож байгаа тавьцааг нь бодож байгаа гол байнгын ороод дид хорон дээр чинь нөгөө бодлого барих намаа олон хуулгаж оруулж байгаа шүү дээ. Тэгэхээр үндсэндээ тэр намын бодлого шийдэх одоо нийцдэггүй байх юм бол энэ хэрэггүй нөхөр вэ гэдэг шийдвэрийг дид хороо гаргана. Дараа нь чуулган дээр орохоор олонх нь одоо нэг юм заа шиг тэгээд нам шийдсэн бол зөвл байлгүй дээ гэсэн хандлагатай гişүүд бас байна шүү дээ. Ингээд шууд масаараа шийдвэрлээд Монголд ирэхдээ хүнийг их хурлаас гарах эрсдэлтэй байхгүй. Тэгэхээр зэрэг одоо жишээ нэг нөхөр хулгайч би хулгайчтай эсрэг тэмцэнэ гэдэг их хурлд оржээ. Жишээ болгоё. За яа хулгайчудаа гэдээсэн чинь одоо ямар муухай гэргэлт юм бэ? Ёс зүй алдаа байж та надад чинь гэдэг нэг өргөдөл гаргуул яах. Тэгэхээр хулгайч гэж хэлснийхээ төлөө эргүүлэн татах нөхцөл үүсэж болзошгүй. За энэ нэг юм асуудал байна. Хоёр дахь асуудал нь болохоор жагсаалтын гишүүд холбоотой. Тэр нь болохоор жагсаалтын гишүүд ёс зүй алдаа гаргах юм бол нам нь хэлэлцээд улсын хурлд оруулаад тэгээд санал тураагаад эргүүлэн татчих болно. Тэгэхээр яг хуу улсын хурлын гишүүн гэдэг бол үндсэн хуулиар
ард түмний төл илч. Нам бол улс төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлдэг баг байгууллага. Намын илч хизээч биш. Хизээч байгаагүй. Нам иргэн хоёрын байр суурь солигдсон байна тий. Иргэдийн илч байхгүй. Тийм болохоор хэдийгээр жагсаалтаар оруулж ирсэн ч гэсэндээ иргэдийн илчийг нам татах боломжгүй. Тэгэхээр энэ процесс нэг юм нам тэр эрхийг нээж өгч байгаа юм шиг байна. Тэгэхээр зэрэг үндсэндээ энэ хоёр ингээд хэрэгжээд эхлэх юм бол буцаад л яг их хурлын гишүүдийн өөрсдийн хариуцлагын асуудал одоо тийм улс төрийн тоглолт хийхгүй те жинхэнэ одоо тэр бүтэхгүй амьтдыг явуулах. Гэхдээ эсрэгээр нь эргүүлэх боломжийг хуульд нээж өгөх нь өөрөө асар том эрсдэл. Тэгээ энэний үр дүнд ард түмний элч биш намын даргад ёсолдог хуруу дардаг конопны машин болох эрсдэл байгаа байхгүй. Тийм болохоор би энэ хоёр агуулгыг бол дэмжихгүй. Их хурлын гишүүдийг гэмт хэрэг хийсэн, тангарагасаа няцсан, үндсэн хууль зөрчсөн, тэгээд цэцгийн дүгнэлттэй бол игүүлэн татах асуудал байгаа. Тэрийг хэд хоногийн дотор яаж шилжээд хурдан шуурхаа шийдэх вэ? Хоошин шийдээл дараа уулаа гэдэг боломжгүйгээр. Ингэж тодруулах юм бол би дэмжинэ. Өнгөрсөн 7 хоногт энэ хуулийн төслийг хилцэх болов гэсэн хүлээлт байсан ч хэлэлцсэнгүй. Энэ 7 хоногт хилцэх асуудлын тов дотор орсон болов. Яагаад ингэж нэлээд удаан хугацаагаар завсарлаж байгаа вэ? Мэдэхгүй байна. Одоо тэр нөө хилцэх хэсгээр нь бол тэгэл дэмжээл явсан шүү дээ болгох тийм. Тэгэхээр одоо нэг хайх тэр эрсдэл байхгүй л үү? Яагаад завсарлаад байгаа юм бэ? Зүгээр процесс юм байгаа. Хуулийн төсөлтөөр эсвэл одоо яг хилцэх хэсгийг нь дэмжсэний дараа анх өргөн барьсан хууль дээрээ засвар хийж болдго юм уу? Одоо нөө банк ороод тэр хилцсэн шүү дээ. Тэр дээр бол хилцээд өөрчлөлт орж болно л доо. Тийм би бас байдлыг харж хагаад зарчмын зөрчил санал тавих уу яах вэ харж лээ. Гэхдээ үндсэн концепт нь баг хатуу юм шиг үлээ дээ. Тийм ерөнхийлөгчийн тамийн газар юм бол юу мэд. Их засвар оруулах дурггүй харагдаадсэн тий. Хогд чи гişүүдийн бүр өөрсдөө л ирэх асуудал л та. За дараагийн асуудал нь яг хутгуулын хурдны замын төсөл нь тий. За тэгэхээр ерөнхий сайд бол одоо энэ төслийг үргэлжлүүлэхгүй гэдэг шийдвэрийг гаргацсан тий. За тэгэхээр ямар ч үсэн ингээд энэ төслийг бол бүр засгийн газрын түвшиндөө шийдчихлээ гэж бодож идэл өчигдрөөс одоо ингээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр бас ингээд бүжиглэлдээ дараагийн тэр огцруулаад хууль ёсны бус гэдэг маргаан бас үнэлжлөө штэ тий. Тэгэхээр та яг хаавал дүүрэгт амьдардаг иргэнийхээ хувьар бас яг энэ төслийг анханасаа эсэргүүцсэн үү? Бас л ингээд жигсаал дээр яваад очиж иргэдтэй хамт ингээд жигсэн таны лайв бичлэгүүд бас цацагдсан штэ тий. Тэгэхээр таны хувьд энэ төслийг эсэргүүцсэн шалтгаанууд юу байсан юм бэ? Тэр дүүр өмөрг хамаа байхгүй. Би Монгол үнийхээ хувьд монголчууд чинь нүүдэлчдийн хот болол ер нь байгаль тийм нефт гардаг гарцтай байх шүү дээ. Тэр утгаараа хоёрт нь Монгол үнийхээ хувьд би монголчуудын мөнгийг хайрлаж байна. 2.3 их 80 төгрөг эргэлзээтэй төсөл рүү хийх гэдэг нь үнэхээр удахгүй байна. Тэгэхээр одоо тийм болохоор эсрэг байр суурьтай байсан. Эсрэг байр суурьтай нүд бол нормал асуудал. Төгжрлийг олигтоор шийдэхэд нөлөө бага. Одоо сая манайхан чинь зөндөө хэлцлээ шүү дээ. Саяхан телевизээр нөгөө шууд хэлцүүлэг боллоо. Сошиал дээр зөндөө мэдээлэл явлаа. Байгаль орчны ингээд төслийн үе шатууд байна шүү дээ. Тэ үнэлгээ, тэзүү тэр мөрөн дээрээ ингээд өсчээд явцсан хүний гарын үсгийг, миний гарын үсгийг миний өмнөөс зурцсан байна гэд нөгөө экспертэнд тэгсэн юм жижиг алдаа гэлтгүүгээр та ингээл тэгэл том хэмжээндээ төгжрөл дээр ихтэл тэр олон улсын байгууллагын хийсэн судалгаанууд байна. Ямар чиглэлийн дид үтсэн шийдлүүд хэдэн хувь бууруулах уу? Өөрсдөө төсөл хариуцж байгаа хүмүүс нь бас ярьж лээ. Энэ чиглэлд 8%, тэнд 10%, тэр чиглэлд 20% төгжрөл бууруулнаа гэд чиглэлээс амарч байгаа. Гэхдээ том утгаараа бол амар том нөлөө байхгүй. Эн чин ярамгаас төгжирдэг хүн чин налаах явах гэж төгжирдэггүй. Хотын дөрөв орох гэж төгжирдэг. Ямар ч сайхан том зам байсан дээр багал зур дээр очиод төгжирнэ. Ялгаа байхгүй. За тэгээ нэг хэдэн 5, 10%, 8%, магадгүй 20% уур гинтэн. Нийлээд 50 биш шүү дээ. Биш үү? Биш. Юу 50 бид чинь
зарим ганцхан зэг дээр л 10-20% байна үхээс биш. Нийт өнгөөрөө бол тэрнээсээ бага гарна шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээний өөрчлөлтийг авчрах гэж одоо туулголоо яаж хийх юм уу? Одоо байгаль орчныг бохирдуулж хийх юм уу? Гоо зүүн асуудал байна. Муухай. Тийм том бетон байгууламж голын эргээр явах нь муухай. Тэнд амьдрдаггүй хамаагүй. Би бол голын эрэг дээр ерөөсөө амьдрдаггүй. Хоол тийш алхаж очино. Гэхдээ тэр голлынхаа эрэг дээр тийм том төмөр бетон тэгээд голлын зарим голын хэсгээр энэ төр гарсан дууш явсан. Муухай. 3 дугаарт нь 2.3 их найд чинь одоо өсөж болчихгүй. Яг л энэ чинь материалын үн, ажлын үнс. Материал гэдэг бол ган, цемент. Ган, цемент чинь дандаа эрчим хүчний хэрэглээтэй, түлшний хэрэглээтэй үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд. Эрчим хүч түлшний үйлдвэрлэл бол нүүрс, нефт, хий бүгдээрээ хоорондоо холбоотой. Ираны дайнаас болоод орон музын хоолойг хааж байгаа. Нефтийн үн нэмэгдэж байгаа. Цаашдаа яг нь тодорхойгүй байна. Өсөд явах юм бол бүгд нэмэгдэнэ. Тэгээ 2.3 4 5 их найд болох мэдэхгүй шүү дээ. Тэгээд Монгол улсын мөнгө ямар байна? Одоо махны үн хэд болж байна? Нефт яах гээд байна? Бид нар ёстой нөгөө Оросуудтай нэг юм харьцаатай тулдаа бариад байна. Нэг өдөр пад гэж нэмэгдүүл хэцүү болно. Ийм үед байгаа мөнгөөр эргэлзээтэй, тэнэгэлзээтэй юм тэгж улаарч зарах нь бол утгагүй. Тийм учраас би эсрэг байсан. Одоо тийм л байна шалтгаан нь. Тэ? Одоо тэр харин мөнгийг бол тийш нүрч болохгүй. Яг тэр туулгал авраа гэдэг хөдөлгөөнийхөө ингээд танд хүсэлт тавиад та очиж гисэн алд нэгдсэн үү эсвэл та зүгээр л өөрийнхөө иргэнийхээ санаачлагаар очиж гисэн алд нэгдсэн юм уу? Хүсэл тавиад байгаа өөрөө л очиж л яасан. Тэр чинь юу болох чойг нь мэдсэн л дээ. Зарингийн гүрэн дээр очино гэсэн. Очиж агааралсан. Юу лээ тэр чинь голын эргээр аялын билүү, явган аялын билүү. Явган аялын гэсэн шүү дээ. Жагсаал зугдаан энэ төр ихээр бас нөгөө бүртгэж өрөөд нэг юм болдог. Бас л хүний эрхийг хязгаарласан зүйл шүү дээ. Жагсах үедээ жагсна чинь зүгээр нөгөө цагдаа хамгаалах л ёстой. Мэдээлэл өгч хамгаалах л аюулгүй байдлыг хангах ёстой болохоос биш. Жагсаал зугдааны зөвшөөрөл гэж байхгүй. Тэгээд магадгүй тэрнээс нь болоод бас зөвшөөрөхгүй мөгэд явган аялал майл гэсэн юм болов. Явган аялал гэсэн нэртэй юм биш зарна. За өчигдрөөс хойш өрөөсөө үйл явдал дээр та ямар байр суурьтай вэ? Яг одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараа баярыг огцруулсантай холбоотойгоор баяр гэдэг хөөр өнөөдөр гарч ирээд мэдгдэл хийлээ те. Нямбаатар гэдэг хүн чинь бүр Монгол улсын хаан болсон юм байна штэ гэд. Тэгэхээр та энэ дээр ямар дүгнэлт хийж байна? Би одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд дотор нь яг юу болж байгааг сайн мэдэхгүй байна. Өнөөдөр хальт харснаар бол нөгөө туулын хурдны замын эсрэг иргэдийн байр суурь засгийн газар бас зогсоосон. Тийм учраас одоо хурдлаар хилцэж яах ч хийсэн зогсоох ч хийсэн юм яах. Дэмжсэн тогтоол батлуул гэдэг үүрэг даалгавар өгсөн гэсэн. За тэгэхээр нүггүй гэсэн юм лээ. Тэгэхээр нэгээс солилцсон л гэж байна. Тэгээд одоо тэр чин хурлын гишүүд өөрсдөө саналаа гаргаад даргаа сольж болно. Одоо бүрэн ерхий хүрээнд хийсэн юм байлгүй дээ. Тэгээд хийсэн тогтоолыг чинь бид нэр буруу зов гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Ер нь зүгээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрөө функцээ хийж чадах уугүй гэдэг асуудал бол эргэлзээтэй. Тэр нь юун дээр вэ гэхээр иргэдийн төлөөлөгчд төрийн өмчийн, орон нутгийн өмчийн компани захирлууд болсон байна. Дийлэх. Тэгэхээр тэр одоо нөгөө компаниудын зардал мөнгө нь яаж вэ? Нийслэлийн төсөө батлаа шүү дээ. Тэр энэ чиглэлд тоддогжуулаад хэдэн төгрөг тэр ногоон байгууламжинд тэд ингээд хуралдаж байгаад иргэдийг төлөөлөөд нийтийн мөнгийг ашиглах төсвийг батлах гэж байгаа хүмүүс өөрсдөө нэг нийтийн аж ахуйн дарга болцохоор одоо би таны төслийг дэмжихгүй бол та минийхийг дэмжихгүй шүү дээ. Тэгээ одоо хоёулаа ингээд бие биенийхээ төсвийг дэмжигнэ шүү дээ. Та нэрээс гой ногоон байгууламж хийх гэж байгаа юм байна. Таныг дэмжи. Би бас гой борчуур хийх гэж байгаа намайг дэмжи. Тэгээ бүгдээрнийх нь дарга нь нийслэлийн дарга нь засаг дарга нь болцсон. Тэр даргыг чинь гүйцэтгэх засаглаа хянжаах юм иргэдийн төлөөлөгч төггүй. Тэгэхээр яаж ажиллах юм? Тэгэхээр яг энэ утгаараа харамсалтай юм болцлоо. Тэгээд энийг одоо хуулиар хязгаарлах ёстой юм уу? Нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулж хязгаарлах ёстой болов уу гэж бодож байна. Нэгжийн тухай хууль улсын хурал дээр жишээлбэл та бодлоо. Эрдэнэс 5 толгойн захирал улсын хурлын гишүүн тэр. Тэгээ Эрдэнэтийн улаан байжуулах үйлдвэрийн захирал улсын их хурлын гишүүн тэр. 4-р цахилгаан станцын дарга нь улсын хурлын гишүүн тэр байвал яах вэ?
одоо яаж төсөв батлах вэ? Жигэн жонхог нь утгах шүү дээ. Тэгж болохгүй л дээ. За шахмал түвшний асуудлыг яг ингээд анх хятадаас оруулж ирнэ гэдэл яриа гараад хэлсэн шүү дээ. Тэгэхээр яг нэг өвлө бол бид нар ямар ч байсан урд төршөөсөө ингээд вогоноор тээвэрлээд ингээд нэг өвлжиж өглөө та бол яг үндэслэг ингээд анхнаас нь эсэргүүцсэн те. Тэгэхээр яг зүгээр ер нь одоо ингээд Нямбатартай та ер нь яг ямар харилцаатай ингээд тэр хүний одоо ихлүүлсэн санаачилсан ажлуудыг ер нь л нэг шүмжлээд байгаа юм шиг харагддаг. Гэхдээ та ингээд зүгээр яг асуудал нь өөрөө дандаа юм шүмж яг тэгж таарад байгаа юм. Тэгж таарад шүү дээ. Тэр нүүрсийг чинь би шин нүүрсний технологи юу? Нүүрсийг маш сайн мэднэ. Тэгээд надад мөнгөнд хайран байна. 2-300 тэрбум төгрөг яхаараа тэр нүүрс авах гэж хятадд төлчихдээ. Тэгээд тэр нүүрсний чинь доторх анализын сая хийгээд хятадуудаас би мэдээлэл авсан. Тэр нь болохоор антрацит гэдэг байгалийн туртаг багтаа нүүрс. Тэр байгалийн туртаг багтаа нүүрсийг монголчууд олборлоод хятад руу экспортлдог. 80% антрацит байгаа байхгүй юу? Тэр дотор нь үйлдвэрийн хагас кокс байна уу, байгалийн хагас кокстой адилхан байгалийн антрацит байна уу гэдгийг гэрэл ойлгоод ветеринити ойлтын зэрэг гэдэг юмар тодорхойлдё. Тэрүүгээр тодорхойлсон шинжилгээний дүн нь антрацит байна. Тэг яа Монголд байгаа нүүрсийг хийсэн бүтээгдэхүүн тэндээс өндөр бид авах шүү дээ. Өмнөх тэр нэг хийжсэн шахмал дүрш байна шүү дээ. Одоо нөгөө 19 оноос хойш. Тэрнээс болж би тэрийг маш их шүүмжилдэг байсан. Нөгөө шатлмуута үнс ихтэй баяжуулах үйлдвэрийн хаягдал бүтээгдэхүүн хоёрын дундлын хагас бүтээгдэхүүн хагас хаягдал гэж бодно мэдлэн гэдэг юм байсан. Энэ тохирохгүй сайн үрсээр наадгаа хий гэж ярьдаг байсан. Тэгээ сайн үрсээр хийхээр хийхгүй заавал гадаадаас сайн гэдэг нь коксчих нүрс юм уу? Дэгдэмхий багта антрацит гэж болно. Коксчих нүрс байж болохгүй тий. Энэ мөнгө хайран байна. Нэг тонн нэг суудаан нүрсийг 50,000 төгрөгөөр авч байгаа шүү дээ монголчууд. Одоо зүгээр гаднаас худалдаад авах 3,700 төгрөг. Татаас орчихсон учраас бод дүртгэн 50. Тэрийг бол бид нэр төлж байгаа шүү дээ. Дундаасаа. Хүмүүс бол 3,700-аар авч яана гэж боддог. Тэгээ 50,000 төгрөгөөр бид нэр төлж төлөд байгаа. 50,000 тийм өндөр өртөө. Ганц удаан тийм шүү дээ. Нэг тонн сая 30,000 төгрөг өөрсдийг нь хэлснээр тэрнээс бол би илүү гэж бодож байгаа. Тэгээд энэ мөнгийг чинь бид нар төрийн өмчийн Эрдэнэс 5 толгой компани олсон орлогоос төлөд байгаа. Эрдэнэс 5 толгоос олсон орлого чинь хувьцаа эзэмшигчнээс гарманд очих хэрэгтэй мөнгө байхгүй. Одоо танд очих хэрэгтэй шүү дээ. Одоо удахгүй нэг ногд ашиг дараа гэдэг. 60,000 төгрөг авах шүү дээ. Тэрэн дээр нэмэх хэрэгтэй мөнгө. Тэгээ бүгдээрээ аваачаад хятадаас нүс авахд зарцуулж. Тийм учраас би энэ дургу. Тэр Нямбатар ерөөсө пад байхгүй. Туулын зам би үндэслэл нэрлээ шүү дээ, тийм ээ. Мөнгөний эрсдлийн монголчууд дийлэхгүй цаг үе хэцүү байна. Юун олон их найд. Тэгээд дээрээсэн дээр хатан дуулгааллаа тэгж муухай бетон замаар барих нь муухай. Бид чинь бас нэг хүн штэ. Тэгээд тэр тусмаа нүүдэлж хүмүүс энэ Улаанбаатарт болсон туулгаал Сэлбод, Улаастаа энэ босоо жижиг энэ хөндлөн голуудыг бүгдээр ингэ ногоон зурвасаар нь үлдээгээд тэгээд тогтчуулахдаа зүгээр үер туусгааргүй хатуухан ийм сайн болигдуу байж болно. Замтаа ороод буугаад суудаг, цай уудаг, кофе уудаг, алхдаг, гүйдэг ингээд бодлоо. Тэнд юусоо тийм гялгар пилта милта гэрэл хасдаг нэг юм хятадын тоглоом шиг балаа юмуд ирэхгүй байхгүй. Ийм л байдлаар бид нэр хадгалахыг хүсэж байгаа. За тэгээ бас нэг сони юм танд болгоход дахиад нийслэлтэй холбогдсон юмны нөгөө хотуула гэдэг нэг аппликейшн нэвэ. Тэгээд нүүрсээ худалдаж авахын тулд ганцхан хотуулагаар авнаа. Би яхаараа тэгтээ. Монгол улс чинь хуультай шүү дээ. Тэгээ хуулийн дээрээ болохоор сони юмнууд бий л дээ. Төр одоо энэ цахим програм хангамж үйлдвэрлэхгүй бай. Худалдаж авнаа. Тэгээ хувийн хвшилтэд өрсөлдөхгүй гэсэн утгатай. Тэгэнгүүт хувийн хвшилтэйгээ нийлээд төрийн өмч хувь хамтарсан компани болчихсон. Тэгэл чинь төрийн эзэмшлийн компаниуд төр үйлдвэрч одоо ялгаа явах. Тэгээд тэр үйлдвэрсэн аппликейшнээр бүртгүүлэгтээ царай таних. Ийм Монголтой аваачиж холбоно. Тэгээд биометрик ашиглаж байгаа. Гэхдээ одоо энэ банкны аппликейшнүүд ч одоо энэ худалдаа үйлчлэх хаан гэдэг эдгээр чинь бүгдээрээ царай таньж байгаа шүү дээ. Бас таньж байгаа. Тэгээд яг хуулийнхаа юугаар л зохицуултаараа л хийдэг ёстой л доо. Тэгээд тэр эрхээ авсан юм уу? Тэгж авахад хамгаалалт нь байна уу, хэрэглэн зөв үү гэдгийг хүний эрхийн комиссоос зөвлөмж авах шүү дээ. Зөвлөмж аваагүй юм байна л. Зөвлөмж аваагүй царай тань хүний эрхийн комисс руу хандаад асуулт тавьсан би. Хүн иргэд бас хандсан юм байна лээ.
Хүний эрхийн комиссар нэг 10 хоногийн өмнө байна уу? Хэвлэлийн урал хийсэн тийм. Хэвлэлийн урал хийсэн байлээ. Тэгээ энэ бол зөрчил гэж бид нэр үзэж байна. Тэд нарыг дуудаад ирсэнгүй. Тийм болохоор энийг бол ашиглаж болохгүй гэсэн агуулгатай болсон байна. Оросууд Max гэдэг нэг юм платформ хийсэн. Тэгээд одоо нөө барууны сошиал юмнуудыг бүгдийг үндсэндээ хаагаад дуслаа шүү дээ. Хятадаас илүү жаргалцсан л. Тийм л. Хятад WeChat байдаг. Ус нь ажилддаг. Тэрийг юу гэж тайлбарладаг вэхээр үндэсний аюулгүй байдал бид нар одоо дотоод чат мэдээлэл ингээд барууныхын талдаа тань те. Бид нар чи өөрийн гэсэн улс үндэстэн өөрийн системтэй байх ёстой. Тиймэрхүү байдлаар тэр хотуулаа гэдэг юм хөгжүүлэх гэж байгаа шиг байгаа. Тэгээд одоо хангалттай хэмжээний түгэлт хийснийхээ дараа ингээ хаана гэвэл яг уу. Тэгэхээр үндэсний аюулгүй байдал ярина шүү дээ. Тэгвэл тэр үндэсний аюулгүй байдал гэдэг юм чинь цаана хэд намын дарга нарын л асуудал. Бүх юмыг хянана, оноо өгнө. Нөгөө оноо моно гэдэг нэг яриа шүү дээ. Сайн уу муу юу, альваа хөө энэ төр гэдэг хүн амьтанд оноо өгөх нь байна. Тэгээд царайгийн дайнаад нөгөө царай таньдаг хятад камерч дотор дүүрлээ шүү дээ. Хэрвээ холбоол яах вэ? Одоо ч холбоогүй л байх л дээ. Тэгэхээр ер нь бол болгоомжтой байх хэрэгтэй. Ямар нэг юм хүний хувийн тэр биометрик өгөгдөл рүү тэгж дураараа зөвлөмж зөвшөөрдгөө халдсан энийг л ашиглахгүй бол болохгүй гэж шахсан сонголт байхгүй. ганцхан нүрсийг дүүл ганцхан аппликейшнаар худалдаж ав. Ийм альва оролдлогыг баг дээр нь бид нэр тасдчихгүй бол ялангуяа Монгол шиг ийм эмзэг газар бол дарангуул руу явах технологи аргуулдаг байхгүй юм чи. Тийм учраас би энэ дээр айгүй эмзэглэдэг. Ингээд ирэхээр дахиад нөгөө эдний хийж байгаа ажилд холбогдчихдог. Тэрнээс биш тэр хот мод бол падлын алга. Шахмал дүрсэн дээр бол яалтчгүй би одоо ингэж л бодоод байна л та. За гэр оролт чинь ахмад өстой хүмүүс зөндөө олон амьдарч байгаа. За тэгээд тэр дотор чи ухаалаг уцгүй ч хүн бас байж болно шүү дээ. Тэгэхээр одоо ухаалаг биш утсан дээр жишээ зөө нэг Nokia барьдаг хүн байлаа тэрэн дээр чинь тэр аппликейшнийг татаж суулгах боломжтой юм уу те. За дататай байхгүй ингээд асуудлууд. Үс манайх одоо бас нэг хэтэрхийл нэг цахимжаал бүх юмыг аппликейшн интернет рүү хит бас ингээд түрээд байна уу даал гэдэг болгоомжлол надад бас төрсөн. Цахим гэдэг юмар ингээд нэг юм. За нэгдүгээр таны хэлдэг үнэн тэр хүн чадахгүй юу? Дижитал хэрэглээ ямар дээлгэж байгаа юм билгүй дээ. Тэр хүн эдэн өгсчүүд гэр ороод одоо хил амыг гэдэг аавалцдаг гэж байгаа юм. Тэгж болохгүй шүү дээ. Цахимжилт дээр бол нөгөө ингээд хүн хэлэхэд нэг амархан ойлгохдохоор юм биш. Одоо ингээд нөгөө төрийн цахим систем энзэрийн байгууллагууд худалдаж авлаа шүү дээ. Тэгээ энэ чинь амар супер технологи байхгүй юу? Хиймэл оюун юу ярьж байгаа амар үнэтэй байх хэвээр. Гэл нэг том дүнтэй. Тэгээ худалдаж авдаг. Олон зуун сая, олон тэрбум их найдаар тоологдох юмнууд байна шүү дээ. Би нэг нөө цахим бодлон байнгын улсын хурал дээр нэг жил ахалсан. Тэгэхэд мэдээлэл цуглуулах гэдэг хэдэн сар болоод цуглаж өгдөг. Арайгээ зүйлд нэг цуглуулад авч байгаа. Тэгээд ойролцоогоор нэг их найд өөрийн худалдаа авалт өнгөрсөн 10 жил Монгол улс хийсэн байхгүй юу? Төрийн худалдаа авалт. Цахим систем дээр. Дараагаар нь нөгөө хүчний байгууллагууд чинь нууц гэдэг өгдөггүй. Төрийн хүчний компаниуд өгдөггүй. Байгууллагын нийслэл байдаггүй. Эднэрийг нэмэх юм бол ойролцоогоор 2 их найд өөрөг зарцуулжээ. Амар том мөнгө байхгүй. Юунд зарцуулсан гэхээр янз бүрийн аппликейшн. Яг уу ийм Монгол бол бас зөндөө бүр ашиг өгсөн. Гэтэ тэрийг дагаад ингээд төмөн хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт та нар төрийн худалдаа авалт хийхдээ мэдээллийн нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29 дугаар залтын дагуу одоо энэ цахим систем чинь давхардаагүй хэрэгтэй юм үнэн болж гэнэ гэдэг зөвлөмжийг яамнаас авдаг байх ёстой. Авч ийсэн юм уу гэхээр аваагүй. Ерөөсөө 80% нь аваагүй гэдэм биш. Тэгэхээр энэ зөвлөмжийг авахгүй бол дахиж бити төсөв болго гэдэг тогтоолыг бид нар гаргаж өгчлээ. Дараагаар мэдээллийн технологи гэдэг эдийн засгийн англи байхгүй. Тэр англи байдаггүй байхгүй. Тоног төхөөрөмж гэдэг англи дотор явдаг. Яагаад? Тэгэнгүүт одоо програм авсан тэр нэг одоо компьютер те лаптоп авсан нь түргэний машин одоо тэр аж ахуйн ачааны машинтай нэг англи дотор явж байгаа учраас хэдэн төгрөг зарснаа шууд мэддэг. Дээрээс нь одоо нөгөө кибер аюулгүй байдал халдлага их гарч байгаа шүү дээ. Тэгэхээр кибер аюулгүй байдлын тусдаа ангилал, мэдээллийн технологийн тусдаа ангилал гэж гаргаж ирээд төсөв тэрэн дээрээ бодоо гэдэг чиглэлийг бид нараас байнгын орноос засгийн газар чиглэл өгч тогтоол өгчсэн. Сангийн амар. Одоо энэ төсөв дээр орж ирэх байлгүй дээ. Өнгөрсөн жил бол оруулж ирээгүй. Яг оруулж ирэхгүй байгаа юм байна гэд би саяхан ерөнхий сайдд асуулга явуулсан.
маргааш зандан шатар ерөнхийдөө докторч таарсан. За тэр яг хөө тэр хүн огторч нөгөө Монгол улсын ерөнхий сайдд явуулсан болохоос биш хөвөнд явуулдаг учраас одоо энэ салбар дээр ажиллаж исэн маллаж явсан хүн ерөнхийдөө болсон тэр анхаарах юм байгаа үстэй л гэж бодож байна. Тэгэхээр ийм одоо тэр над IT ч ингээд олон их 80 олон 100 тэрбум төгрөгийн худалдаа авалтад байгаа байхгүй. Сүүлийн 5 жилийн нийслэлийн худалдаа авалт нь 225 тэрбум. Түүнээс 210 тэрбум нь өнгөрсөн 2 жилийнх. Тэгээд дийлэнх нь камер. Тэгээд янз бүрийн юм програмууд зогсоол, авахаалаг зогсоол мөксөөл энэ төр гэдэг. Тэгээд олон юм хийчлээвээ сайн л үз. Гэхдээ эн чинь асар их мөнгө яваад байна шүү дээ. Нийтийн дундын мөнгө. Тэгэхээр дундын мөнгийг хааш нь өрөөд байгаа гэдгийг хамт тогтоохч улсын хурлын гишүүний үүрэг байхгүй. Тэрнээс биш тэр хүмүүс бүлэг хүмүүс энэ бүлэг хүмүүсийн хин дарга хин зэрэг эднэрийн улс төрмөр бол өстой. Надад бол өстой түй хамаалах. Шахмал түр шиг ярьсан дээр яг Гамбат бэт Эрдэнэс тавталгаа дээр очсон шүү дээ. Тэ сангийн яамнаас томилогдоод ажилласан. Тэгээд тэр хүнээс нэг ярьслага авсан чинь бас яг тухайн үед ч одоо нөгөө төршний үйлдвэрийн нийслэл Эрдэнэс тавталгаа санхүүжүүл гэж үүрэг өгсөн юм байл л дээ. Бас л айгүй олон зуун тэрбум 800 орчим тэрбум жуулаа бас л их өндөр үнийн дүн яригдж байгаа шүү дээ. Тэгээ бэт бол Гамбат тухайн үед бас л эсэргүүцэлийн нөгөө нийслэлийн агаарын бохирдлыг одоо бууруулах бол нийслэлийн үүрэг одоо нийслэлийн засгийн дарганы тамирын газрын үүрэг гэтэл одоо Эрдэнэс тавталгаа ХК-гийн хувьцаа эзэмшигчид гэдэг чинь одоо Монгол улс бараг тэр чигээрээ шүү дээ. Төрөнж хувьцаа эзэмшиж чинь иргэдийнхэн дийлэнх нь хувьцаа эзэмшиж чинь. Гэтэл бид нар зөвхөн нийслэлийн асуудлыг шийдэхийн тулд бид нар аюу их мөнгөийг ишээ өгөх болчлоо гэд сууж исэн л да. Тэгээ одоо болтол энэ асуудал шийдэгдэггүй хэвээрэл байгаа юм бэ. Нийслэл ягаад өөр дээрээ авахгүй ингээд тойрч зүгтаад идэх юм бол тэр бас асуудал нь том л доо. Тий. Одоо бид нар эргээд харах юм бол ингээд өнгөрсөн 10 жил одоо дүн хийдэж болч одоо 2 их 80 ч юм орчим мөнгө төлсөн байгаа. Төршөнд тий. Тэр мөнгөөр гэр ороодлын одоо магадгүй 3.1-ийг нь орон сууцчулсан баг. Тэр үрчин шууд өмгөөхгүй шүү дээ, тийм ээ. Урьдчилгаа болно. Барилгын компаниудын хөнгөлөлтөө зээл болгоно. Орон сууцыг нэг бүсэн шийд. Нэг бол хашаандаа дулаахан байшин бариад тэгээд тог хэрэглэн үү, газ хэрэглэн үү, нүүрс хэрэглэн адилхан өртөгтэй болох байхгүй юу? Дулаахан бол ийм нөхцөлөнд бүрдүүлчих. Тэгж мөнгөө өрөх ёстой. Тэрнээс түлшинд биш. За энийг би бүр ингээд анханаас нь л ярьсан. 19 онд бүгдээрээ ганцхан төрлийн төлш үйлдвэрлэнэ гэд үйлдвэр барьсан шүү дээ шахмал төршний. Үгүй ээ. Энэс ч мод хүн угаартай шүү. Би үндэсний телевизээр 2019 оны 10 дугаар сард нэвтрүүлэг хөтлөөд туршилт хийж үзүүлж ирсэн шүү дээ. Монгол инженер гэдэг нэвтрүүлэг. Тэгээ хоёр төрлийн нүүрсийг шатаагаад уул уурхай үрэлэн дээр тэгээ угаар нь бол хамаагүй их байна гэдгийг харуулад. Тэгэл зүтгэл хийсэн тэгээд зөндөө буурсан гэж та ярьдаг шүү дээ. Одоо өнгөрсөн жишээ ингээд ярьж лээ тийм ээ. За яг хөө тэгээд ингээд нөгөө улам л хүнд асуудал руу өөртөө оруулаад байгаа юм. Одоо та бодолт одоо 1 тонн нүрс, нэг шуудаа нүрс 50,000 төгрөг. 3700 биш 50,000 бодиттой үнэ. Бусдыг нь ингээд хүний бүс дундаа цугласан мөнгнөөс авчиж байгаа. Тэгэхээр тэрийг за бид нараас үйлдвэрлэлээ болчихъя гэвэл одоо хүмүүс галзуурна шүү дээ. Тийм. Тэгээд зүгээр зах зээлийнхээ зарчмаар явж исэн юмыг зөндөө олон компаниуд янз бүрийн түвшнүүд үйлдвэрлэж чадчихлээсэн шүү дээ. Шаардлагын тавиад стандартаа мөрдүүлэх нь төрийн үүрэг байхгүй. Би төр бол одоо дүрм зохиох ёстой. Тэрийг мөрдүүлэх ёстой. Тэрнээс төр үйлдвэрлэгч биш байхгүй. Одоо тэгээд дараагийн үйлдвэрийг багнуурыг түшгэлээ барьж. Тэгээд өөгөө би үйлдвэрлэгч болчихъя гэж бүгдээр ингэ барьж аваад тэгээд нөгөөхийнх нь өртөх нь бүр түүний ой тонн дормгүй 1 тонн гэ сая төгрөг үрээд тэгээд нөгөө босод үйлдвэрлэж исэн бүх үйлдвэрүүдийг давбаруулж аяад одоо эдгээр яах юм? Одоо яах юм тэгээд ингэж байгаа байхгүй. Тэр их мөнгөө наад бүтгэхгүй төлшөндөө биш хүмүүсийн байр сууцнд л зарцуул эргэлт үцэлдэг. Бол тийм л байр суурьтай байгаа. Тэгээд багнуур дээр үйлдвэр барина гэдэг бол бас л утгагүй бөө мөнгөний гарлага болно. Хайр мөнгө. Урдаас сахиж мэдлэг хөдлөж авахгүй багнуурын нүрсийг ашигланаа гэдэг Эрдэнэс Монголын захирал ирсэн. Чадахгүй хөө. Тэгээ багнуурын нүрс нөгөө шин чанарын хувьд таны хэлсэн нөгөө антрацит руу тийм үйлдвэр барих чадвар эднэрт байхгүй. Хувийн хвшил. Айхтар үнэтэй ингээл нэг түлхүүр өгөх нөхцлөөр нэг хаттууд авчрал бариулах байлгүй. Багнуурын нүрс биш үү? 35 одоо энэ гоо интернет дээр стандарт дээр нь байгаа. Ойролцоогоор 35%. За 3.1 гэж яриа байл. 3.1 нь ус. Чийшлэн төртэй. Дэгдэмхийн үнслэг усгүй даф гэдэг нөхцлөөр 40%. Дэгдэмхийж нөгөө тортог ууршдаг. Нүүсэн дотор байдаг хий шингэн гэсэн. Тэгэхээр тим имийг ингээд халаагаад хий шингэн усыг нь ууршуулад авчихаар
хэдэн хувь үлдэх үү? 30%. 3.1 нь үлдэнэ. Тэгэхээр тэр нүүрсний чинь 3.1 нь Аз кокс л. Тэгэл бодохгүй амар өртөгтэй болно шүү дээ. Тэгээ баахан юм тос мос юм хими балиар хортой юмнууд гардыг. Тэгээ тэр нь ингээд аюу төвхтэй. Аз коксын үйлдвэр чинь монголчууд 10 гаруй жилийн өмнө 2-3 байрсан шүү дээ. Би ажиллаж исэн мэднэ. Тэгээд яг нөгөө энэ сүлднээ бүгдээрээ зогссон л доо. Тэгээд тим үйлдвэр бариад тэгэл нөгөө зөвхөн нөгөө сая төгрөг юм уу 2 сая төгрөг юм уу 1 тонн болох л байлгүй. Тэгэл жил болгоо нөгөө үйлдвэр барих гэж их 80 төгрөг болгоно доо. Дараа нь жил болгон дахиад нөгөө хэдэн зуун тэрбум ааяна. Тэгээ эргээд ингээд 5 жилийн дараа хартал түйст энэ мөнгө энэ олон их найд ингэж зарж яхаар гэр орол орон сууцчулдаг байж. 2-3 цахилгаан станц барьчдаг байж. Гэл сууж. Тэгэл нөгөө хэрүүлэн тасрахгүй. Бид нараас амар их орноо бодоод ингээд түвшээ сайжруулад тахт энэ муусай юмнууд харлуулад байна. Нөгөөдөл нь болохоор зэрэггүй ингээд хүмүүс угаартаад байна штэ. Энд ямар үнэтэй юм бэ? Утаа гараад байна гэл ингээд өвгөө багссан л байгаа үстэй гэдэг хэрүүлэн дуусахгүй. Тий дими юм мөнгө зарж дими юмар оролдмооргүй л байна. Би одоо сандаа хоёулаа бараг 19 онд ярьжсэн баха. Энэ шахмал төвшний талаар. Одоо би шахмал төвшийг ярьсаар утга алах. Залхуу зурч. Шал дими юмд мөнгө зараад 10 жил болчихлоо. Гэхдээ орон сууцчлал ихээр нэг эрчим хүч нь байхгүй шүү дээ. Дистанц барихгүй. Дистанц барих мөнгө үрэл хайчлаа шал дими юм чадаагаал сүулдэ тэгээ өөртөө чадахгүй байна шиг хаттаас авч. Тэгээ нэг бол тэгээд мэдхгүй одоо юм хийж чадахгүй л хятад менежер тавьчихсан томлохгүй. Үнэхээр тэгж бодоод байгаа юм л. За дараагийн асуудал нь болохоор энэ цагаан сарын өмнө 2 дугаар сард улсын хурлын дарга байхдаа одоогийн ерөнхий сайд маань анхны гадаад айлчлалаа Оросын холбооны улсаас эхлүүлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр айлчлалын бүрэлдэхүүнд таабагдсан байгаад байгаа. Тэгэхээр яг хоёр улсын ингээд парламентын гишүүдийн нэлээд том юм өргөтгсөн хуралдаан болсон тий. Тэгэхээр энэ үеэр бол мэдээж айгүй олон асуудлууд яригдсан голын усан цахилгаан станц энэ төр гэдэл бидний ингээд нэг байнгын ярьдаг нөгөө тавьдаг хүсэлтүүдээ ингээл тавьсан байгаа тий. Оросын талаас тавьсан нэг хүсэлт нь бол одоо бас ингээд бидний огт хүлээгээгүй одоо би бол өмнө нь огт сонсож байгааг болохоор нэлээд гайхсан л да тий. Тэгээд танаа одоо ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийнхан гэж байгаа юм. Дунд ангийн сурагчдад орос хэл заая. Ном сурагчийг нь бид нар ханганаа. Багш нарын ч баг бэлдэж өгье гэсэн үү тий. Багш одоо тэр бурядаас ялангуяа дэмжлэгүүдийг үзүүлэх юм хэлээ шүү дээ тий. Нэг ийм санал тавьсан байгаа. Тэгээд яг хөө тэрийг одоо яг ажил хэрэг болохын тулд улсын хурал тогтоол батлах хэрэгтэй юм билээ шүү дээ тий. Тэгэхээр боловсролын яамын дээр одоо яг ямар байр суурьтай байгаа. Тэгэхээр яг хөө энэ асуудал бас ингээл ирээдл ингээл мэдээлэл Москвад ийм асуудал яриглаа гэж мэдээлэнгүүд бас нэлийн талцуулж ийлээ л дээ хүмүүсийг зарим нь болгүй одоо манай хойд төрштэй бид нар Оросыг сурцсан байгаад илүүдэхгүй шүү дээ хэрэгтэй шүү дээ гээл зарим хүмүүс бол энэ манай дотоод хэрэгтэй бүтүүлгээр халдж ингэж дүгнжсэн. Тэр илүүдэхгүй шүү дээ хэрэгтэй шүү дээ гэж бодож байгаа хүмүүс сурах хэрэг нь нээлттэй сурах боломж хөвлөр байвал сайн л үз. Би ч гэсэн орос хэлийг хэрэгтэй л гэж боддог. Би өөрөө оросоор ярьдаг. Оросоор сургуульд төгссөн. Гэхдээ заавал орос хэл сур гэж болохгүй. Тим юмыг бол хүлэн зөвшөөрөхгүй. Би бол тэр нээсээ. Заавал гэдэг. Тийм, ийм бол байх шүү дээ, тийм. Хүсэлтэн дотор нь заавал гэдэг үг байсан. Орос хэлийг сонголтоор байгаад тэрийг нь хүмүүс сонгоод сурах юм бол тэрэн дээр нь тэр улс чинь бас өөрийн гэсэн бодлоготой. Тэгээ орос хэлээр ярьдаг хүмүүсийг байх юм бол их хүрнээ хувьд чинь бас нэг ядчил нэг ойлголцын нөлөө болох л байлгүй дээ. Тэгээ тэр утгаараа тэр улс дэмжин үү, сурах хүчээр ханган уу, тийм ээ. Тэр багш нараар дэмжиж явуулна уу, энэ бол байж болох л асуудал. Заавал сургалт гэж бол байж болохгүй. Тийм л бодолтой байна. Хэл бол яг хөө тэр чинь бас л одоо нэг юм цаг үеийн хийвгүй болцсон энэ улс чинь хаалттай хэл ам ихтэй байгаад байгаа. Тэгвэл энэ урдлаг уран сайхан соёл философи шинжлэх ухааны бас өөр хэлнүүдийн нэг шүү дээ. Тэр утгаар бол мэдлэг мэдээлэл монголчууд хэл сурчлаа байвал сайн. Ядад хэлэг ч гэсэн манайх их үзэж байж байна. Залуучууд бол ялангуяа бизнес хэл 21-р зуунд бол ятыг хэрэгтэй юм аа гэд үзчихлээ. Сайн. Англи хэл бол хүн болгоно мэджил байвал сайн. Ёстой гэсэн юм бол байхгүй. Тийм л бодолтой. Яагаад дунд ангийнхан гэсэн юм бол ахлах биш дунд ангийнхан. Мэддэг. Тэр би одоо яг тэр анги мэнгийн сайн яахгүй байх юм, бодохгүй байх юм.
Тэгээ үнэхээр тэгж яасан бол нөгөө хүний нөгөө хоногшил хүмүүжилд нь суулгах гэсэн тийм юм байт юм болоо. Багаас нь тий. Яг зүгээр хилний сонголт байх шүү дээ гэж бодож байна. Хилний сонголт байгаад тэгээд тэр дээр нь нөгөө сурах сүчиг сургалтаар дэмжих байх нь бол байж болох юм шүү дээ. Хүүхдүүд нөгөөх нь сонгохгүй болон хүчээр зааж болохгүй. Тэгээд тэр хиллийг сонгохын тулд тэр хиллийг сурснаар ядчил юм болж мэднэ. Ядчил гоё байна гэдэг сэтгхүү хүмүүст төрөх ёстой. Тийм байхгүй бол хүчээр хийж болохгүй шүү дээ. Яг магадгүй энэ хойшоогоо дархан сэлэн гэж хийдэг юм нэг оростой хэлдэг бүс нутгийн хүүхдүүдэд бол бас нэг сонирхолтой сонголт байж болох юм тий. Гэхдээ одоо тэр тэдний өмнөөс хэлээд яах вэ? Тий өмнө говийн хүүхдүүд сонирхож болно шүү дээ. Тэр өөрсдийнх нь л асуудал. Энэ тэгээд яагаад намжиж юм? Хурал дээр нь тогтоолын төсөл нь ороод ирсэн байгаа юм болов уу? Эсвэл одоо сая нөгөө ерхий сайд май цолигдоол ингээд хойшлцсан болов уу? Ер нь хилцэгдэж эхлэегүй болохоор ч юмэг л байх шүү. Хилцгээд тэгэл гараад ирэх байх л та. Та чинь хүн намынхаа гишүүнээс гарна гэдэг нэг мэдээлэл хийсэн шүү дээ, тий? Тэгээд намжицсан. Гарна гэд биш би 2025 оны 8 сард өргөдлөвчөөд намын гишүүнээс татгалцсан. Намын одоо намын гишүүнчлэлгүй байгаа. Тийм үү. Тэгэхээр одоо ямар гишүүн гэсэн үг юм? Үгүй зүгээр хараад бос тэгж хэлэх байх та тий. Намын гишүүнчлэлээс татгалцсан гишүүн л байна. Зүг. Тэгээд яг нөгөө хүн намын удирдлагуудаа өргөдлийг хүлээж аваад хилцээ шийдвэрээ гарганаа гэсэн мэдээлэл явсан учраас одоо яг танай нам бол энэ асууд яг яасан бол мэдгүй нэг ингээд тодорхойгүй үлдсэн болохоор нас танаас асууж байгаа. Юу болч уу, яач уу, ямар дүнэлт хийх үү гэдэг бол байх асуудал шүү дээ. Тэр асуудал зүгээр хоорондоо ч ярилцсан байх, би ч уулз зөндөл ярьдаг хүмүүс шүү дээ бид нар чинь тэгээд ямар одоо тийм алан хятад кино шиг үзэн ядаа тийм балан гэж юу ах вэ? Хил ам олцол явжлаа. Олон жил хам нөхөрсөн нөхдүүд явжлаа. Гар барайл явжлаа. Намын гишүүн гэдэг юм чинь Монгол улсын улс төрийн намын тухай хуулиар өргөдөл бичснээр намын гишүүнээс гарсан тооцно. Тэрийг авч хэлцээд өөр хүн та нэг одоо жишээ нь та нэг намын гишүүн байлээ гэхэд чи байж л да чи байх ёстой гэж хинч таныг барих ирэх байхгүй. Энэ бол бүр язгуур утгаараа хүний өөрийнх нь улс төрийн эрхчлөөний асуудал. Та өөр намд орох нь бол таны хэрэг. Буцаад орох нь таны хэрэг, орох нь гарах нь таны хэрэг. Намын гишүүнчлэл гэдэг юм дээр манайхны нэг айхтар юм нь 20 дугаар зууны ленинист, большевик намын загвар дээр одоолтол байгаа. Тэр нь болохоор олон гишүүнтэй массын гишүүнчлэлтэй. Масс гишүүнчлэл яагаад 20 дугаар зууны их үед намын масс гишүүнчлэл байсан бэ гэхээр нөгөө социалист, коммунист хөдөлгөөн чинь пролетар буюу нөгөө үгээгүүчүүд, хөдөлмөрчд, үйлдвэрийн ажилчид байхгүй. Үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүд ажилчдыг намын гишүүн болгоод одоо энэ нөгөө мүлжигч ангийн бүгдээрээ сөнөөё. Улаанбаатар өгөөд ингээд эдгээр чинь бүгдээрээ хувьсгалж болж штэ. Тийм зорилготой маск гишүүнтэй байсан. Тэр цаг үеийн дууссан. Хувьсгал болцсон. Бодоод дууссан 100 жилийн өмнө. Одоо ингэж маск гишүүнчл барих ямар ч үзэл суртлын үед шаардлага байхгүй. Одоо тэгтэл манайх 300 мянган гишүүнтэй. Байнга гэлтэх те. Гэл ярьдэн шүү дээ Монгол ард нам. Альцсан нам бас 200 мянга жил ярьд. Тэгээ 300 мянган гишүүн одоо яах гэж байгаа? Хувьсгал хийх гэж байгаа юм. Утгагүй байхгүй. Эсвэл орчин үеийн гэхээр бол намын гишүүн гэдэг бол улс төрч. Би энэ улс төрт орно. Иргэдийн төлөөлөл болно. Хурлын одоо гишүүн болно. Тэгээ засаг барина. Би ингээ улс төрийн арга хэлбэрээр тэмцэл хийн. Тэгтэл 300 мянган улс төрч байгаа юм тэр намд. Байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ юуны олон лүг вэ гэхээр зэрэг аж амьдрал нь холбоотой. Нөгөө нэг хэсгийн ахлагч хорон дээр нэг 5 кг будаад тараах юм ирэх юм бол жоох өөрийнхөө нөгөө найз нөлөө бүхий эсвэл сонгуульд нэг өгчдөг хүмүүстэй төрүүлж аваач ч өгдөг. 5 кг будааны үр ашиг хүртдэг. Эсвэл бол нэг тэр ажил төрөл оруулахад те одоо ингээл эхлээд намынхаа үргэлжлээс харна шүү дээ. Манай намын тэрний хүүхдүү ингэлээ. Ажил болж аав. Тэгээд дээшээ томорхороо нөгөө бизнес худалдаа авалтан дээр давуу тал болгоно. Тэгээд томорхороо дөрвөн өмчийн компаниуд 5 тэрийн төрөө яшин дээр
Эрдэнэс 5-7 Эрдэнэт юу гэдэг нэг томилгоонууд яа. Ингээд битүү эдийн засгийн авилгын сүлжээ. Энэ олон зуун мянган гишүүн гэдэг бол энэ бол Монголын нийгэм эдийн засаг улс төрийн хорт хавдар. Тэгэхээр ийм намын моделийг бид нөр өөрчлөхгүй бол болохгүй. Өөрчлөхгүй шүү гэд үндсэн хуульдаа залт оруулсан. Үгүй тийм үү? Сонгуулийн насны хүн амын 1%-аас багагүй гишүүнчлэлтэй байх шүү дээ. Улс төрийн нам. Үндсэн хуульдаа тийм залт оруулсан. Буюу 20 хэдэн мянган гишүүнтэй байх шүү дээ. Тэгээ энэ бол бас л өөрчлөхгүй шүү л гэсэн утгатай. Тэгэхээр бид нар ингээд энэ ард түмэн чинь эрх чөлөөтөө бай гэдэг ийм сонголтыг 90 онд хийсэн. Одоогийн намуудын байж байгаа байдал төр үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт энэ нь бол үгүй шүү. Та нарыг бид нар ингээд хэсэг хэсгээр нь багцалж хувааж авнаа. Тэгээд ингээд нөгөө үгээгүүчүүдийн пролетарын нам шиг ингээд одоо гурил будаа тараахаас нөхсүүлээд ажил олгох төрийн өмчийн компаниудыг удирдах ийм ашиг сонирхлоор чинь бид нар Монгол үндэстнээ хувааж авна гэж байгаа юм шиг юм балаа юм хийгээд яваад байт. Тэгэхээр би нөгөө таны намын гишүүнчлэл асуусан учраас би энэ дээр ярьж байгаа. Тэгэхээр ийм гишүүнчлэл гэдэг юмыг жоохон сулж чөлөөтэй болгож 21-р зуун болчиход байна шүү дээ, тий. Тэр утга руу нойртуулах хэрэгтэй. Нам гэдэг бол улс төрийн бодлого боловсруулалт түүнийг хэрэгжүүлдэг ийм байгууллага баг. Гэхдээ гişүүдгүйгээр бол бас тэр гişүүдтэй байна. Гişүүн нь болохоор улс төрчид байхгүй. Бусад хүмүүс одоо та ингээд одоо энэ гадаа энд явж байгаа залуучууд биш үү? Жин зэ юу гэдэг те. Эднээс очиод асуулт та. Чи намын гишүүн болох уу? Яах юм гэдэг асуулт тавьж шүү дээ. Яах юм? Хэрвээ улс төрд орох гэж байгаа хүн би одоо энэ хуралд орно те нийгэмд ингээд идэвхтэй орсон гэвэл намын гишүүн бол зүгээр ажил амьдралаа хийгээ явж байгаа хүн бол тийш цуглахгүй шүү дээ. Дэмжигч гишүүнтэй бай гэдэг саналус яригддаг тийм. Хатуу гишүүнчлээ болоод зүгээр дэмжигч тийм нэртэй байж болох л баг. Тэгэхгүй бол одоогийн энэ 21-р зууны залуучууд нь хүлээж авахчгүй тэр 300 мянган гишүүнтэй байна гэж ингэж мянга яриад буурна. Цаг хугацаанд ойлгомжтой. Тэрийг хурдан бууруулж ингэж багасгахгүй бол уцаад их орондоо гай болоод байна шүү дээ. Танд тэг бусад намуудаас манай намд хэлсэж гэдэг санал ирсэн үү? Нэг хайхтар намуудаас юу явах вэ? Гишүүд улс төрчдөө байнга л янз бүрийн хүмүүстэй уулзч явжлаа. Тийм бүгдээрэнтэй л янз бүрийн л сэдвээр ярилцж л. Та тэгэхээр 28 оны сонгуульд тэгэхээр би дааж нэрдэг шиг юм. Мэдгүй байна. 28 он болоог байна. Ер нь тэгээд улс төрд яаж явах вэ? Явах юм уугүй юм уу? Бас бодмоор л байна. Парламентод том шийдвэр гаргахын тулд конок дарах хуруу хэрэгтэй. Тэр нь бол ингээд нөлөө бүхий нам чимдэнд л хэрэгтэй шүү дээ. Ингээ хууль батлах тийм ээ. Хоёр дахь парламентын гишүүний үүрэг юу вэ? Хуулийн хэрэгжилтэнд хяналттай байх. За тэгээд бүр илүү чухал үүрэг нь болохоор хүмүүсийн төлөөлөл. Тэр одоо дүүргийн төлөөлөл. Би бол Баянгол дүүргээ сонгогдсон. Баянголын сонгогчид одоо шал өөр юм сонин сонголт хийсэн. Баянголын сонгогчид бол намайг дэд саксны талбай бариад өг гэж сонгоогүй. Ягаад гэвэл саксны талбай барих хүн бишийг мэдж байгаа. Тэгэхээр би тэр үүрэг функцийнхаа захиасын дагуу ажиллана. Хоёрт нь хуулийн хэрэгжилтийг хянах. Одоо ягаад энэ улсын нийтийн мөнгөөр юм балаа юмнууд хийх гээд байгаа юм бэ? Ягаад ингэ хяналтгүй худалдаа авалтууд хийгээд байна? Гэ биний яриад байгаа юм биш үү? Битгий Монголын нүүрсийг яаж хямдхан зарах вэ гэдэг бодлого хийгээд байна. Битгий тийм том гэрээ хийгээд байна. Энэ бол миний үүрэг. Тэгэхээр гишүүний хувьд зөвхөн хууль баталгаас тогтоогоос гадна хуулийн хэрэгжилтийг хянах, тэгээд хүмүүсийн салбарын төлөөлөл болж байгаа. Энэ ажил бол хийж л. Тэгээ аль нэг багцд нь ороод ингэж явах уу? Үгүй юу гэдгээ бол бодож л энэ да харж л. Санаа нийлсэн олон сайхан залуучууд бол би ялгамж ороод явж болно. Улсын хурлын гишүүнээр ажиллах ер нь стресстэй ажил юм. Хэр ачаалттай юм. Гэхдээ ер нь юм нөгөө байнгын нэг юм тогтмол нэг юм бодсон мэдээл цуглуулсан харсан хил ам хийсэн нэг тийм л байдалтай л ажиллаж байна. Өглөө өдөр оройд мэдэгдэхгүй.
Тэгээд эндээс аль болохоор гарч гэр орондоо бас байх хэрэгтэй. Уул хадаар явах хэрэгтэй те. Тэгэхгүй бол амьдрал утгагүй шүү дээ. Тэгээд тийм нэг баланс барихыг хичээж л. Тэр нь бол нэг тийм байнгын л ингээл нэг тасралтгүй юм байна л да. За улсын хурлын гишүүнээр одоо ажиллаад бас нэг бага хугацаа өнгөрчлөө шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд одоо хийсэн ажлуудаа та ингээд дүгнээд одоо яриул одоо яг хамгийн гол 3-ыг нь ч юм уу нэрлэх боломжтой юу? Санаачилсан хуулийн төсөл байж болно те. Эсвэл таны оруулсан зарчмын зөвлөлтөд санал дэмжигдээд ингээд гараад ирсэн байж болно. Харин би нээл зэрэг нэг юм яриад идэв тийм ээ. Монголын нүүрсийг хямдруулсан үнээр 20 жилийн турш коксчих нүүрс авна гэсэн санал ирээд тэр дээр нь ингээд их хурл чиглэл өгөөд энэ тэр болоо ингээд явсан. Тэгэнгүүт тэн дээр за нэгдүгээрт үнийг нь тийм одоо томьёогоор бодохгүй өөрчлөнө. Хэтэрхий алдагдaltaй байна гэдэг санал. Хоёрдугаарт нь тээврийг монголчууд хийнэ Монголын нутагт. Олон жил ярьсан тэг хэрэгжихгүй л байгаа шүү. Гуравдугаарт нь нийт хэмжээ нь тэр том гэрээний хувь хэмжээ бол бага байх шүү. Харьцаа тогтооно. Дөрөвдүгээрт нь олборлож байгаа нүүрс нь дандаа коксчих нүүрс биш. Сорчиж болохгүй те. Хамгийн сайн нь биш. Одоо 3 төрлийн нүүрсээс уурхаан төлөвлөлтөж ийм зүй ёсны харьцаагаар нөгнө гэдэг. Ийм 4 зарчмын зөрүүтэй саналыг би гаргаад дөрөвдөх нь буюу сорчлохгүй шүү гэдгийг эдийн засгийн байнгын ороод дэмжиж, маргааш нь би чуулган дээр тархиж дэмжүүлээд явсан. Нөгөө 3 дэмжээгүй. Энэ дүгнэлтийг маш богино хугацаанд хийсэн нь ягаад гэвэл би урд нь энэ салбар дээр ажиллаж исэн мэдээлэлтэй хүн учраас орой болж исэн хурал дээр давхиж очиж зарчмын зөрүүтэй санал гаргасан байхгүй. Тэрнээс өмнө ятаас бол коксч нүүрс гэсэн санал ирсэн. Өөр хин чин асуудлыг яриаггүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ ингээд мэдээлэлтэй мэрэгжлийн хүн байх давуу тал нь парламентд бас нэг байт юм байна. Би бол энэ чиглэл өгөгдсөн үр дүнд одоо гэрээ нэг хэрэгжил явлаа гэж бодоход хугацаанд хэдэн 10-аас хэдэн 100 сая долларын ашиг Монголын талд илүү үлдэнэ. Тэнд бол миний хийсэн ажлын үр дүн гэдэгт итгэлтэй байна. Одоо энэ гэрээ яг нөгөө тэр харьцаа марцаа нь яаж явах юм? 50 35 10 гэсэн юм сонсогдоод байсан. Их 2 яриад байсан. Нөгөө нүүрсний чанарын харьцаа. Тэгээд тэр нь 5 жил 10 жилийн дараа нөгөө уурхаа чинь өөрчлөгдөн шүү дээ орд чинь те. Тэгэхээр нөгөө нэг гарч ирсэн харьцаагаар нь явуулах юм уу, явж байгаа мөнгө юм уу гэдгийг хармаар л байна. Тэр гэрээ мэрийг нь бол олж хараагүй л байна. Тэрийг хяналтын сонсголын энтергээ сая нэг санал гаргалаа шүү дээ. Тэгээ унцлаа шүү дээ. Тэглээ. Гэхдээ энийг орхиж болохгүй. Дараас нь явах хэрэгтэй. Тэгээд үнийн томьёон дээр ч гэсэн ярих юм баг. Тэрийг яг ингэсгээд үлдээ те. За нэг ийм ажил. Байнгын орон дээр инновац байнгын орон дээр бол би тэр 2 их 80 төгрөгийн мэдээллийн худалдаа авалтыг хийжээ. За энэний үр дүнд яасан гэхээр захим жоохон өгчих гээд байгаа юм шиг. Гэсэн хэрнээ яг энэ нөө бүтээлч ийм шин юм гаргаж байгаа залуучууд нь дэмжлэг авч чаддаггүй. Тэрний хууль баталсан тэрний хэрэгждэггүй. Намд ойрхон төрөөс худалдаа авалт хийдэг нь болохоор томроод идэг. Тэгэнгүүт шудраг бус харилцаа үүсээд бүтээлч биш улс төрч бизнес нь яваад байна. Тэгээ үр дүнд нь Монголын залуучууд Монголоос дайжаад байна. IT-ийн. Тэгэхээр энийг одоо нэг мэдээллийн цуглуулж байгаа сонсгол хийя. Энийг ер нь өөрчлөх болохгүй нэ гэд маш их хугацаа авч байна. Одоо анар гишүүн дид хороо инновац захин бодлогын дид хороон дээр сонсол эко материал бэлдэж байгаа. Тэгэхээр удахгүй энэ талаар бүгдээрээ ярилцсан. Тэгээд тэр имийг худалдаа авалтыг хууль заасны дагуу яамнасаа зөвлөмж авчээ. Энэ мэдээллийн технологи кибер аюулгүй байдлыг хэдэн төгрөгөөр худалдаа авалт хийж байгаа эдийн засгийн тусдаа ангилал гаргаж ир. Ингээд цааш арай зэгцтэй яв. Энэ бол миний инновацийн байнгын оронд багтаа хийсэн. Тэр тусдаа ангилал гэж одоо сангийн ам хийх юм уу? Сангийн ам гэж болно. Хуулийн төслүүд хамтарч өргөн мэдүүлсэн гэдэг хуулийн төслүүд байна л да. Их хурлын тухай хууль дээр нөгөө ерхий сайдын асуултын цагийг биш мэдээллийн цагийг асуулга болгодог, эндрийн доош нь болгодог энэ төр гэдэг Тэмүүжин гişүн бид нар их хурлын дараа амар баясгалангийн
Англи, Их Британд хийсэн ажлын үеэр ярилцаж явсан санааг тэгээд Тэмүүжин гүшүүч өөрөө хуульчин яг манлаж барьж яваад гоё ажил болгосон, би хамтарч өргөн барьсан. Харагдах байдал нь хүртэл гоё шинэлэг тий. Нийгмийн даатгалын шимтгэлийг нөгөө давхардуулж болохгүй баах. Тэгээд цалиг ингээд нэмэгдэх тусам гээл аваад идэг тодорхой босго үргээ зогсоох те. Иймэрхүү агуулгатай нөгөө төвшин нарын хууль байна. Ордгийн албан татврын 1% гээд Баярмаа нарын барьсан хууль, ингээ хав дөрвөн барьсан хуулиуд. Би даасан байдлаар би нэгжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулад хилцүүлээд ди парламентээр санал аваад, засаг санал аваад дууссан. Арай өргөн бариаг байна. Ардчсан намынхан ч бас их нэг бага сая ч бас нэг тус-тустай өөр агуулгатай. Миний тэр болохоор зэрэг иргэдийн төлөөлөгчдийн хуралд цахимаар нийтийн гомдлыг хилцдэг байх. Одоо нөгөө иргэд чинь ингээд дүүргийн иргэд, аймгийн иргэд, хотын иргэд иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа асуудал тавиад хилцүүлж чадахгүй байгаа байхгүй. Улсын хурал дээр болохоор D-petitioner өргөдөл бичээд улсын хурал хилцээд идэг. Нөгөө 33,000, 70,000, 100,000 гэдэг байгаа шүү дээ. Тийм бас тийм. Иргэдийн төлөөлөгч бүр их иргэдэд ойрхон байх штатл байдгүй. Хуралдаж өгдөг болддгоо. Тэгэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ингээд нэг татвар нэмсэн шийдвэр гаргачихаар буцаагаад нөгөө хурлаа наадхан анхаараач гэхээр зэрэг одоо яач чаддгүй. Тэгэхээр юм иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хуралдуулдаг. Яг улсын хурал дээр цахим өргөдлөгдөг шиг тийм цахим өргөдлөгдөг хуулийн төсөл байна. Иймэрхүү байдлаар л байна. D-petition гэдэг нөгөө цахим өргөдлөө шүү дээ. Тэрний журмыг дөнгөж цаа шинжилээд дууссан. Өнөөдөр үргэлжлэн байнгын орон дээр хилцлээ. Тэр нь болохоор зэрэг нөгөө зарим хүмүүс чинь ингээд цахимаар өргөдөл гомдол гаргачаад байх далга болчлоо гэдээ гомдлоод байдаг те. Яа, тэр системээс устдаад байгаа юм. Үгүй тэр чинь нөгөө одоо хуулийн шаардлага нийцэж гэнэ үгүй юу гэдэг энэ нөгөө захиргааны багийн хүмүүс чинь ингээд шүүлтүр тавьдаг байхгүй. Тэгэхээр тэрийг бүгдээрээ нийтэл хүлээж авах боломжгүй өргөдлийг яагаад аваагүй гэдэг тайлбарын нийтэл тэд хоногийн дотор нийлэл татвар бууруулах 14 хоногийн дотор нийтэл 7 хоног дотор мэдээлэл өг. Тэгээ хилцэж байгаа асуудлын тогтмол мэдээлэл чуулганаар болон байнгын орон дээр хилцэх товыг нь өргөдөл гаргасан хүнд мэдээл хүсвэл урьж оролцуул гэдэг иймэрхүү өөрчлөлтүүдийг тэр журам дээр оруулж өгсөн. За наадах чинь хэрэгжиж бол бас их оролцоо гэх бодис төр хангахаар сонсогдож байна. Тэ. Харбины гэрээн дээр одоо жишээл ганц мод гашуун сухат бомтыг төмөр замаар холбох гэрээг байгуулгаас өмнө бол улсын хурлаас ингээд засгийн газар чиглэл өгсөн шүү дээ, тэ. Харбиныг яг гэрээн дээр бүр тусгаалсан улсын хурлын чиглэл бас байдаг юм уу? Тэр ганц мод гашуун сухатыг холбох тэр л байгаа. Тэр чинь нөгөө зөвхөн төмөр замын холболт биш, нүүрсний худалдаатай хамт тэгсэн. Тэгээд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх. Тэгсэн. Иймэрхүү 3% зохицорно гэдэг юм ирсэн шүү дээ. Тэгсэн. Ер нь тэр саналыг хилцэгдээс өмнө 24 оны 10 сард бомбын сэргээлтийн талаар ерөнхий сайд мэдээлэл өгч байхад би голын эндэр дээр гараад үг хэлэхтэй. Бомбын сэргээл сайхан юм. Төмөр замаа холбох нь чухал байна. Тэгэхдээ энэ бол мөнгөний төлөөд бэлэн мөнгөөр монголчууд төлөөд барилгын ажлаа гүйцэтгээд холбоолно. Дараа нь нүүрсэд явил зарна. Энийг заавал нүүрсний худалдаа авалтын гэрээтэй холбох албагүй. Хэрвээ тэр нь алдагдaltaй байх нь бүрч хэрэггүй. Тэртээ тэргүй бид нар нүүрсэд зардгаараа зараад явж лээ гэдэг агуулга хэлсэн. Тэгээ тэр үед бол мэдээлэл нь яаж хүмүүс нь тараагүй л байсан баг. Тэгэл ерөөсөө их хурлын гишүүд доторч тэр гадуурч тэр нүүрс хэрэггүй болох гээд байна. Тэгсэн шүү дээ. Монголын нүүрс бол ерөөсөө бошуухан хямдхан ингээд амжиж зарах хэрэгтэй байна. 16 жилийн дараа үнс болно. Үнс болно. Тэг үн мөн бол хамаагүй гэдэг ийм бэлтгэл PR тарих угаалт маш их явсан. Гэтэл сүүлийн 5 жил дараалал нүүрсний хэрэглээ дэлхийд жил болго рекорд тавьж байгаа. Ковид, дан, эрчим хүчний ямрал, уур амьсгалын өөрчлөлтөөс болоод багасгамаар байна гэдэг чадахгүй шүү дээ. Бодит амьдрал бол өөр. Сая тэгээд яг Ардчсан намын Баярмаа Ганбат гишүүн ингээд нийлээд нийтдээ 30 орчим гишүүн ингээд орууллаа шүү дээ. Тийм Харбины гэрээг хилцээ гээд та тэр 30 дотор нь багцсан байсан уу? Баа. Яагаад тэгээд дэмжлэг авч чадсангүй? Нөө сан тураагаал тэгэл дийлэг үст. Харин тийм мам тэгээд одоо эсэргүүцэж байгаа одоо ил болохыг хүсэхгүй юм те. Тийм юм байл үү. Юуны
хятад хонд нэг төр гэж яриад лээ. Би бол тэгж бодохгүй. Тэр их гүрнэх Монголоос 5 тонн үрс тэдэнд өөрөөр яаж авч байгаа гэдэг асуудал босгож ирэхээр нэг хондж ирээд идэг юм биш үү? Ер нь бол өстэй энэ том мөнгөнд дүнтэй том гэрээний чард Монголын эдийн засаг явж байгаа. Энэ үрсийн чинь тээвэрлэн, олборлон, тэгээ гаргасан мөнгө нь буцаж орж ирнэ. Хамт мөнгөөр нь үрсээ гаргачаад, урдаа аваачиж, хуваачаад буцаж оруулж ирээд байшин бариад ийн гэж ярьдаг штэ. Барин 50. Логикоор бодох юм бол би тэр зөв гэж бодож байгаа. Бодтой гэж бодож байгаа. Тэгээд энэ дээр чинь бүх эдийн засаг ингээ ажиллаж байгаа учраас тэр эдийн засаг дээр чинь нөгөө намын систем ойлог ярьсан 300 мянган гишүүн биш үү? Тэд нар чинь ингээ ангаах хашиг хоол үсэг ингээ байж байгаа шүү дээ. Өөр юугаар тийчих юм. Төрийн өмчийн компаниудаар л дамжуулж хулгай шүү дээ. Тэгэхээр энэ бол ер нь амь насны асуудал юм байна. Тийм болохоор энэ дээр бол нэг тэгж романтиклаад юм өөрчлөгдөх нь юу л бол. Одоо дүрм журмын өөрчлөл, төрийн өмчийн компани урхаануудыг хувьчлаа л тий. Тэр алдаатай гэрээнүүдийг бүгдийг сонсоол. Миний хувьд энэ төсөөлөлтөй үний хувьд энд орж ирсээр би ямар ч байсан нүүрсийг сорчлохгүй шүү гэдэг өгүүлбэрийг тэр хурлын тогтоолд оруулсан. Тэр нь энэ төр энэ хилцээр гэрээ хийхэд бол их хэрэг болсон байх ёстой. Тэгээд цаашдаа энэ дахиад 10-20 жилийн турш заавал мөрдөгдөх ёстой заалт. Хоёрдугаарт энэ болохгүй юмнуудыг энэ хилж гаргаж тавьж мэдж байгаа юм чадлын хэмжээгээр өөрчлөлт оруулах нь л үүрэг. Тэгэхээр одоо ингээд бүх эдийн засаг бүх одоо улс төрийн нийтрээ өмнө тэр том мөнгөтэйг ингээд холбоотой учраас л би тэрийг сайхан нэгэд ярьж чадахгүй юм болов уу гэж бодож байна. Ормосын хоолой хямралтай холбоотойгоор нэр яг энэ бол одоо ингээд яг бид нар одоогоор бол таны хэлснээр бас учиргүй шатхуун дизель түвшнийх нь мөн бол арайхан өсчөөгүй нэ тий. Европ интерт бол бүр 2 дахин өсөөд бас л иргэдэд нэлээд хүн цорилж болж байгаа юм байлээ. Тэгэхээр энэ хямрал яг урт хугацаанд Монголын эдийн засагт бол эргээр нөлөөлнө. Яагаад гэвэл нүүрсний эрэлт өснө, уран газрын хор элементүүдийн эрэлт өсгöd байна гэсэн дүгнэлтийг танаас албарынхан хийж инлээ. Та санал нийлэх үү? Эрчим хүчний үн өсөж байх юм бол эрчим хүчний үйлдвэрлэгч, эрчим хүчний түүхэд үйлдвэрлэгчэд хэрэгтэй. Ашигтай. Монгол бол эрчим хүч үйлдвэрлэгч, эрчим хүчний түүхэд үйлдвэрлэгч, холбоорлагч. Одоо харамсалтай нөгөө нөөц боломжоо ашиглаж үйлдвэрлэлээ явуулж чадахгүй л болно шүү. Тэ? Тэгээ хоёулаа эрчим хүчний юу орох юм бол дахиад нэг цаг ярьчих واخ. Ямар ч байсан тэрийг ашиглаж чадахгүй учраас бид нар айгаад байгаа байхгүй юу? Одоо ингээд бензин өндөр бол яана, тэ? Дизель өндөр бол яана гэж. Эсвэргээр за энэ нефт олсуулах үйлдвэр гэдэг нэг айхтар юм байна. Яаж игээд дуусгах хэрэгтэй. Амжилтаа боллоо, дуусчлаа. Тэгээд түүхэд нь байхгүй. За түүхэд амжилтаа болчлоо. Гей. Тэгэн бол 50% хэрэглэнэ. Цаана дахиад 50% үлдэнэ. Тэр 50% бид нар нүүрснээс үйлдвэрлэх хэрэгтэй. Одоо хятад улс бол 400 сая тонн нүүрснээс химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл олон арга үйлдвэр төрийн хувийн хвшлээ. Энэ нөгөө шин юм биш, батлагдсан бизнес болсон. Тэгэхээр Монголд бид нар төр бараг барахгүй үстэй. Зүгээр татвар эрх зүйн орчныг нь гоё нефт өрсөлд хүүц болгож зориуд хүчээр бууруулж агаад нүүрс химийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт татаж нүүрснээс бензин, шатхуун, хийн түвшээ гаргаж амаар байна. Би уг нь энийг нэг хуралд хийх ёстой хүн гэж өөрийгөө бодож байгаа. Тийм болохоор би шин том үйлдвэр барихын өмнө pilot plant буюу туршилтын хагас үйлдвэрлэлийг барьдаг. Тэр нь болохоор тэр технологиг эзэмшиж авна. Гэхдээ лабораторийн туршилт биш яг бодтой бүтээгдэхүүн гарна. Тэр бодтой бүтээгдэхүүн машинд даягээд явна. Тэндээ ингээд хүмүүс нь судалгаа хийн. Болсон үшнээ бэлтгэдэг. Тэгээ том үйлдвэрийнхээ загварыг хийдэг. Ийм юм хий гэдэг юмыг аж үйлдвэрчлэлтийн бодлогын байнгын байхад засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусгуулсан. Парламентын нэгдсэн чуулган дээр гар өргүүлж одоо конопт харуулж дэмжүүлсэн. Гэхдээ энэ явсангүй. Тэг төгрөг зарцуулсан. Урд нь говь гээд одоо Кашмир бол Монголын бас нэг экспортын 200 гаруй сая долларын гол түүхэд болчихлоо шүү дээ. Долларын бүтээгдэхүүн. Анх энэ чинь ер нь монголчууд чадах юм уу юу гэд жижигхэн хагас үйлдвэрлэлийг контейнеруудын ийм хэмжээтэй үйлдвэр ирж ажилуулад Юнидогийн нүүбийн салбар байгуулгаар
Тэгээд ихтгэл үнэмштэй болонгуудаа Японы засгийн газартаа гэрээ байгуулад говь гэдэг улсын үйлдвэрийг байгуулж байлаа. Монгол улс. Тийм түүхтэй. Тэгэхээр ийм том салбар руу орохын өмнө жижигээр ингэж хийдэг. Ийм юмыг хийя гэдэг санал واخхой. Тэгээ энийг бол төрийн одоо санаачлагаар улсын хөрөнгө оруулалтаар олон улсын харилцаанд тулгуурлаад хямдхан хийх боломжтой. Тэгээд дараа нь тэрэндээ бол төр хувийн хвшил ингээд том үйлдвэр барьна үз. Гэсэн тэгээд зогсчлоо сүүлд нь 20-30 гэдэг заалтан дээр би оруулаад тэгээд чуулган дээр санал хураагаад тэгсэн чинь миний санал үлдээд тэгсэн дахиад заалнаас коноп нөгөө төгөөрөмж ажилласангүй энэ төр гэж өвчнгөө болгож аваад унгаагаад тэгээд байхгүй болсон шүү дээ. Тэгээд явах юм уу бүүмэд харах ч байгаа. Би бол өргөжлүүлээд энэ эдийн засгийн байнгын орон дээр нэг хэсэг гишүүдэд танилцуулга хийгээд бас сонирхтой хүмүүс байдیں۔ Мэдлэгтэй ойлголттой хүмүүс. Тэгээ бүгдээрээ ийшээгээ хятадын тэр үйлдвэрлэлийг очиж үзэж харъя гэд төлөвлөгөө гаргаж лээ. Тэгээд нэг улсын хурлын тогтоол ер нь энэ салбарыг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн хэрэгцүүн татварын орчин орчныг сайжруулах тийм ажил хийх ёстой. Хямдхан гэдэг нь ямар хэмжээний төсөв хэрэгтэй? 20 сая 70 тэрбум төгрөг орчим юм байгаа хаа. Ер нь туршилтын үйлдвэр хийхэд бол. Эртнээс 5-7 он дээр гэдэг л эртнээс Монгол төр чинь нүүрсний давхаргын метан хийн төсөл гэдэл яригадаад л байсан. Тэгээ сүүл рүүгээ бүр намжичлаа. Тэр одоо төслийн татан буугдсан уу яасан? Ямар ч нүүрсэн дотор газ үүдэг. Байгалийн метан. Тэгээ тэр нь их бага хэмжээтэй тийм ээ. Байгалийн хийн орд бол ингээд одоо нөхсөвтэй чулуун дотор нөө парлон шиг спонж одоогийн залуучууд л спонж юм дотор л байгаа шүү дээ. Газ чинь нэвчсэн. Цооног ухахаар ялгараад ингээс хороод гараад ирдэг. Даралттай учраас. Тэгээд илүү хоримтлол байдаг. Нүүрснэг болохоор зэрэг баг. Тэгээ нүүрсэн дотор түгжигдсэн. Тэгээ бүх нүүрсэнд байгаа. Тэгээ сайн нөхцөлтөө, сайн чанарын нүүрсэнд илүү жоохон гүнд бол илүү их байдаг. Тэгэхээр тэрийг цуглуулж авахын тулд байгалийн шиг ингээл нөгөө спонж шиг цаанаа хонгод нөгөө нь урсаад ирдэггүй. Ингээ нүүрсөө ингээ очих тэр авийнхны хийн нэрэндээ бусд нь ирэхгүй түгжигдсэн байна. Тэгээ нөгөөдөл чи ингээ задлан тислэн тий газар доор нөгөө даралтаа шингэнээр ингээ тисэлдэг хахарл үүсгэн. Тэгээ аазан. Тэгээд ингээд илүү төвхтөө зардал өндөртөө байгалийн ордыг удахад илүү их ажил хийх хэрэгтэй. Ийм. Тэгэхээр ингээд одоо тэгээ зүгээр одоо энэ тэдэн тэрбум тонн нүрс, тэдэн сая тонн нүрс байгаа юм чинь нэг одоо ийм килограмм нүрсэнд тичнээ хий байна гэж бодоод үржүүлээд тэгэнгүүтээ ийм их хий бид нар 1000 жил хүрэлцээтэй гэдээ яриад идэх байхгүй. Тэр чинь хаана илүү байгаа, хаана бага байгаа геолог хайгуул хийх хэрэгтэй. Тэр чинь мөнгө, цаг, хугацаа. Тэгээд одоо хэдэн жил хийжлээ. Тэгээд дуусаагүй л байна. Яг үйлдвэрлэлнөөс тогтооцсон юм алгал байна. Тэгээд бирж дээр үүдэг компаниудын нэг жоохон тийм юм нь болохоор хувьцаа одоо гой мэдээ гаргахын ажил үр дүнтэй байх гэхийн тулд ингээд байсаг гээл нэг сенсац явуулаа л тий. 3 тис чинь нэг байсаг гээл өгөөд байгаа тий. Одоо 3 тисэл яг байгаан сайхан тэгээд одоо төгчлөөгөө болоод гэж найдаж би яг техникийг мэдэхгүй байна. Ер нь бол дэрийг бид нар нэг хайхтар хүлээгээл Монгол улс одоо 5 жилийн дараа ингээд дотоодын хийтэй болчихно, утаг болчихно тэр гэж хүлээх бол мэдээ. Гарч ирээд нөөц бодсон ч гэсэн тэндээ ашиглах хэрэгтэй. Хамгийн амархан бол цахилгаан болгоно шууд чадна шүү дээ. Яг нэг автомашины хөдөлгүүр, хийн хөдөлгүүрээр цахилгаан хаштаач. Тэгэл чадвал тэндээ химийн үйлдвэрлэл хийж болно. Шингэрүүлээд том машинуудаа, нүүрсний тракуудаа тижээж болно. Гэх мэтлэн газар дээр л хэрэглэх байх. Улаанбаатарт бол ингээд монголчууд энэ төвийн хэсэгтээ нөгөө хүрэн нүрснээ далаа дээр амьдарч байгаа шүү дээ. Тэр хүрэн нүрс бол хэрэглээ байхгүй. Тэгэхээр тэрийг бид нар цахилгаан, шатхуун, химийн бүтээгдэхүүн болох хэрэгтэй. Энэ бол зүгээр 100 жилийн Монголын том салбар. Тийм болохоор энэний эхлэлийг бид нар тавих хэрэгтэй байна. Энэ нөөц байсаар гэхэлэр нь яагаад тийм тамир биш. Дараагийн шат руугаа гарахгүй яг тиймгээл зөвхөн л түүхийгээр нь л экспортлоод байна тийм. Ийм том шийдвэр гаргах гэж нам байдаг. Тэгээд тэр нам тэр олонх болсон нам юу ч н одоо ингээд нүүрсээ хямдруулаа зараад игээд байх юм биш үү? Одоо яах? Миний энэ санаачлах парламент хэд дэмжигдэх юм байгаа бас жоохон ингээд дараа 100 жил монголчууд яах вүлээ энэ гэсэн хүмүүс бол зөндөл байгаа. Тэгэл аль болохоор нөгөөдөлтөө хүрнэ шүү дээ, тий.
Мэдж байгаа хүмүүс ч байгаа. Найдажлаа. Одоо монголчуудын чи хэдэн үеэр нь хижээх хэмжээний нүрсний нөөц бол байгаа гэж одоо эрдэмтэд ярьдаг шүү дээ тий. Тэг өнөөдөр өглөөх нөгөө Эрдэнэс 5/7/2025 оны санхүүгийн үзүүлэлтүүдийг танилцуулсан. Тэгээ хувьцаа эзэмшигчдийн хурал болсон тий. Тэрэн дээр харин Цэрэн самбуу захирал Монгол бол нүрсний бодлогогүй орон гэж хэлсхийг нь сонсоод би бас гайхлаа. Одоо нэг төрөөс одоо жишээлбэл эрчим хүчний салбартаа баримтлах бодлогын баримт бичиг тэдэн он гэл нэг юм сүртэй гарчигтай баримтж үзэндөө болгоцсон шүү дээ. Нүрсэн дээр байдгүй юм уу? Бүгдийг хүчингү болгоод 20/50 гэдэг алсын хараа 20/50 дотор бүгд байх ёстой. Тэгээд нэг хууль тогтоомжийн тухай хууль гээд тэрүүгээрээ юм салбарын бодлогын нэтер бол байхгүй. Тийм болгосон. Тэгээ 10 жилийн төлөвлөгөө, 5 жилийн төлөвлөгөө гэдэг нэг юм өөрчилсөн. Тэгээд тэрийгээ бол хэрэгжүүлж өөрчилсөн загвараараа юм хийгээгүй байгаа. Урд нь байсан нөгөө салбарын бодлогууд чинь байхгүй болгочоод өөр форматаар нэгчээд өөр форматаар бол хийгээгүй байна. Тэгээ би бол тэр урд нь байсан юмас сэргээх хэрэгтэй гэж боддог. Нүрсний бодлого байхгүй гэдэг үнэн. Нүрс хөтөлбөр гэдэг юм хий гэж ярьдаг байсан. Аж үйлдвэрчдийн бодлогын байнгын ороо гэж байхад хамгийн сүүлийн өдрийн хуралдаанаар тогтоол тэр нь болохоор одоо нүрс химийн цэвэр үйлдвэрлэлийн стратеги төлөвлөгөө боловсруулаач. Тэгээд чим 2 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр гээд ямар чиглэл өгсөн. Тэгээ миний санаач сайжлал да. Одоо нөгөө ямар хийхгүй л байна. Тэгэхдээ би нэг хурал дээр тэр байнгын орооны гишүүдтэй яриад байгаа юм дээр бас тэрийг бас хамруулж байгаа. Нүрсний үнийн бодлого алга. Хооронд өрсөлдөлтөндөө унгаагаад байна гэж. Индонез, Орос, Хятад одоо өөр юу вэ? Нүрс холбоорол зардаг улсууд бүгдээрээ одоо нүрсний үнийн индекстэй. Тустай юу? Тустай өөр. Монгол улс нүрс идэж амьдэрдэг хүмүүс. Одоо гаднаас олж байгаа 9 дөрөвний чинь талаас илүү нүрс. Тэгсэн мөртлөө Монголд нүрсний үнийн индекс байхгүй. Монгол нүрсний үнийг яаж тогтоодог томьёо байхгүй. Сонирм байгаа шүү дээ. Тэгээ өөрийнхөө бүтээгдэхүүнийг зарахтаа манай биржийн үн чинь индекс болохгүй. Болохгүй шүү дээ. Чи нэг бэлдэж тавьчаал тэндээс хүмүүсийн дуудсан үнээр л хэлж байгаа. Тэгээ өөрөөсөө юмаа зарахтаа манай бүтээгдэхүүн одоо хэрэггүй болох гэдэг шүү дээ. Хямдруулаад их хэмжээгээр нь аваарай гэж зархаж одоо авъя гэсэн дэр нь хүч. Үн бууруулах бодлого баримталдаг байхгүй. Үн бууруулах бодлого хэрэгжүүлдэг. Эрдэнэс 5/7 төрийн өмчт компаниас гаргаж байгаа нүрснийхээ дийлэнхийг нь хямдруулаад хамгийн сайн нүрсээ ам төслөөр өгчөөд бирж дээр болохоор нөгөө 2 дахь 3 дахь зэрэглэлийн нүрснүүд нь бага хэмжээгээр орж ирэхээр энэ юу гэсэн үг вэ? Үн бууруулах бодлого шүү дээ. Тэгэхээр тэр ам нөхцлөөр яаж байгаа офтек байна уу? Урт хугацааны том гэрээнүүдийн нийлбэр дүн нь биржээр борлуулж байгаагаас бага байх шүү дээ. Чанарын хувьд өрсөлдөхөж байх шүү дээ. Ийм өөрчлөлтөөр бид нар орох хэрэгтэй л байна. Би одоо энэ хяналтын хороо сонсгол энтрийг хийх гол ач холбогдол нь бас эдний дараа ийм дүгнэлтэнд хүрч улсын их урд ийм тогтоол гаргах байх л гэж найдаад байна. За баярлалаа. Алглаа. Та хоёр ч баг цаг болон удаа тийм ярилцсан байна. Тэгээд манай ярилцлагын зочин улсын хурлын гишүүн Золж Жаргал байлаа. Баярлалаа. За баярлалаа.